уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань хүүхдийн баярт зориулсан хөөрхөн тусгай дугаар маань эхлэхэд бэлэн болоод байна. Манцуутай тамирчин нэвтрүүлэг маань 2003 оны 9-р сард эхний дугаараа хийж эхлэж байсан билээ. Түүнээс хойш аль хэдийнэ 22 жилийг ардаан үдэж мянган тамирчид маань манай нэвтрүүлэгт оролцож амьдралынхаа алтан хөөрхөн үеийг нэвтрүүлэгтээ маань мөнхлөн үлдээсэн билээ. За ингээд 22 жилийн түүхтэй Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань баярын дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Уралдаж ягаад ухарч тавьдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаан дэшин тантхнан бужгэлдэг, азийн мумгой амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дууны маань оролцдог Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бяцхан хөөрхөн тамирчид маань тэмцээн гуралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдхгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэр алдран царайтсан тамирчид дийнч хотойд л барилдах бөхчүүд үзэгслэнгой монголжингой охид уйлэн дуран өгөн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэж олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дуулыг ихшиглүүлж алтан саянбат албагаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Ингээд алдрайхан хөөрхөн дуунартай амжилтын дээдийг хөсөн гэрой аавын хайртай амин эрдэнэ ээжийн хайртай инхрийн эрдэнэ осон игдүүтэй хөөрхөн дуунар маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж маш сайхан дурсамжийг бүтээж байгаа билээ. За ингээ хөөрхөн хүүхдүүдэд амжилтын дээдийг хөсөрөөгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Алдрайхан бяцхан дуунрын маань амьдралынх нь анхны тэмцээн уралдаан авторалын уралдаанаар эхэлдэг билээ. Хамгийн түрүүнд бустайгаа шүтлээд амгалан овогтой үүлэнгөнж дуу маань гараанаас гарлаа. Цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөрхөн үүлэнгөнж хамгийн царайлаг, хамгийн хөрхөн, хамгийн тайван, хамгийн оролцогч байлаа. 10 сар 13 хоногт гүнжээ гэж хөртөнд дуудулдаг. Аав ээжтэйгээ аз жаргал цацруулан гуруула инээлдэн хөөрөлдөх хоббитэй эдэх дуртай хоолнд бантан ирээдүйд дэлхийн мисийн тэтмийг дээлтэй Монголд авчирсан дэгжин гоёмсог мис болно. Мөнхтөр авахтай мөнх эрдэнэ дуу маань мөнчин хөрсгөн гараанаас гарлаа. Царайлаг нэралаг нуруулаг тэнгэрлэг хямралаг оролцогч маань 11 сар 10 хоногт бамбар гэж хөртөнд дуудулдаг. Бамбар хүн маань бүх барилдаж хүчийг үзэж хүндийг өргөх хоббитэй бөмбөгөөр тоглох үнэхээр дуртай. Бантан кашн дуртай дуу маань төрдөн хүндтэй төмөндөн алдартай цагдаа болно. За 3 дугаар байранд маань төвшин жаргал авахтай ариун гэгээ дуу маань орж ирж байна. За энэ 22 жилийн Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань 22 жилийн хугацаанд за маш сайхан игч маань 6 дахь ач зээгээ оролцуулж байгаа. Энэ сайхан игч бол оюун сайхан игч маань нэлээ. Оюун сайхан игчтэй уртнаас удаан жаргалыг хүсэн гэрэж байна. Өнөөдөр 6 дахь тамирчнаа манай нэвтрүүлэгт маш амжилттай дасгалжуулан оролцуулж байгаа. Энэ тамирчин бол төвшин жаргалын ариун гэгээ охин маань нэлээ. 11 сар 20 хоногт гэгээ аав ээжийн гүнжүүлээ гэж хөртөнд дуудулдаг. Ах эгчтэйгээр тоглож бүжиглэх хоббитэй бууз хөшөр бантан дуртай дуу маань их дэлхийнхээ нэрийг дэлхийн давснаа цөөрэй тулсан мис болно. За 4 дугаар байранд маань банзрагч авахтай их маа дуу маань орж иж байна. За хөөрхөн охин инхмаа 11 сар 18 хоногт хөөр баяртай ирж явна. Хөөрхөн охиноо ижээ авна гүнж гэж хөртөнд дуудулдаг. Ардын дугаа аялах дуртай, уртын дугаа уянгалуулах дуртай, хип хопор өглөх дуртай хэмнэлдэн жигэн тааруудаа бүжгэлждэг хоббитэй бантан бүхэл мах бууцан дуртай дуу маань эмч бүсгүй ирээдүйд болно. За 5 дугаар байранд маань төвшин жаргал авахтай амин эрдэнэ дуу маань орж иж байна. За бажисан бархан хөгжил хөөрийн дээд болсон хөөрхөн оролцогч бол амин эрдэнэ дуу маань байла. 11 сартай амин охин гэж хөртөнд дуудулдаг. Бүжиглэж жижиглэх хоббитэй будаатай хуурганд буцахгүй дуртай. Ирээдүйд төрдөн хэрэгтэй төмөндөн хүндтэй эмч болно. Зөөхөө байгалийн гаралтай цэвэр жимсний жуус.
Жүүдийн шилдэг туслах. Брүто няня. 2 дугаар үеийн дүүнээс маань бямб цэрэн авахтай одон чимэг дуу маань одтой хямартай гараанаас гарлаа. Бүх тэмцээндээ бусдыгаа хөшөөжилсөн бузгай мундаг оролцогч бол бямб цэрэн авахтай одон чимэг охин маань нэлээ 11 сар 7 хоногт алга нутан гүнжгэж хөртөн дуудулдаг. Хөөхөн царай гаргаад л хот инээгээд л поз авахулж зургаан авахулаад л цэмцээтл инээгээд л цэцэг хичэм царайлаг хөөхөн харан шүдэ тоглоомороо тоглож нураах хоббитой дуу маань шүлдөө хоолн дуртай бантангаас бол хизээж буцдаггүй. Аав ээжийнхээ ачийг харуулсан эмээ өвгийнхөө элбэрлийг дээдэлсэн төрд хэрэгтэй төмөнд хүндтэй эрдэмтэй намтай мундаг лидер профессор болно. 2 дугаар байранд маань за найзаагаа түрээд намблаг алхаж яваа хөөхөн оролцогч бол сайн буян авахтай инх эрдэм дуу маань нэлээ. За найзаагаа түрээд намбайтал алхаж явна да инх эрдэм хөө өнөөдөр 11 сар 14 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь манталай гэж хөөрнө. Манталай хөө маань тоглоомороо тоглох дуртай тамчуудын дунд суугаад тончиг хөрхөн бөө хатнаа. Зүгээр сухгүй зүлгэн арчин унган босгоно. За бантан нугшин дуртай дуу маань 3 үеийн далай даян тархан авраг бүх манлайлагч лидер залуу болно. За найздаа төрүүлээд намбайтал ирж яваа хаанаас нь чарсан халахын сайхан юмдан гөөгөө бол даваад ирж явахтай хасар дуу маань нэлээ. 8 сар 25 хоногт царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хямрлаг, хавт хасраа бомбортай гэж хөртөн дуудулдаг усан дарах дуртай бодадаа хоолноос буцдаггүй дуртай ирээдүйд сагсчин эмбигийн од болно. За 4 дугаар байранд маань чанар бек овогтэй атлет хүү маань орж ирж байна. Үргэлжил инээд алдсан хөөрдөм хөрхэн царайлаг хуулаа. Хөгжил хөөрийн дээд хөөрхэн атлет хүү 10 сар хүрч байгаа дэлдэн шараа гэж хөөртөн дуудулдаг. Дэндүү хөгжилтэй дэлдэн шар грэм болгоно гидсэн өсвөл чанга их чинь өндөр дуугаар хүн загнад хөөрдөм хөөрхэн инээнэ. Хөгжил хөөрийн дээд хөөрхэн дэлдэн шар маань бантан бүрхийн маханд үнэхээр их дуртай. Төмөн олноо урт наслаж удаан жаргуулсан мундаг мис таслын эмч болно. Утхан жаргал авахтай төгс жаргал дуу маань андайтл бондайтл гараанаас гарлаа. Хамгийн жаахан хамгийн хөрхөн оролцогчдын маань нэг байла 10 сар 28 хоногт Токо гэж хөрдөн дуудулдаг гүнжээ гэж ижи аав нь ихрэлнэ. Дуу сонсоод бүжиглэх дуртай аянда үнэхээр зад бүжиглэн шүү дээ. Бантан удаатай хурган дуртай хөөрхөн бомбардаа маань алтан ургалдаа шиг дуучин болж аав ижигээ жаргаана. Гуравдугаар донорыг маань хөшөөчлээд өлзий авахтай цэгцгүрэн дуу маань гараанаас гарлаа. За бүх тэмцээндээ бусдыгаа хөшөөчилсэн үнэхээр л тэнгэрлэг хөө байлаа. Анд олон найзуудаа автораалын мөлхөөрөлтөнд хөшөөжилж азийн мөнгөлөг суулж авьяаслаг шилдэг бүжигчин болсон цэгцгүрэн хөө маань 10 сар 16 хоногт сайхан залуу гэж хөрдөн дуудулдаг бөмбөгөөр тоглож машин унаа салхи татуулсан сигналыг нь дараад өрүүлэг нь мушгаад их хотынхаа хөгжил цэцгэлтийг харан инээд алдан давхах дуртай дуу маань пастанд үнэхээр дуртай их орондоо хэрэгтэй лидер залуу болно. Гал сумья авахтай инх төл дуу маань гараанаас гарч байна. 11 сар 5 хоногт борхуу гэж хөрдөн дуудулдаг. Нүдэндээ галтай нүүрэндээ цагтаа борхуу бөмбөгөөр тоглох дуртай каш гурилтай шүлэг гойлголгүй гололгүй базаж байгаа цацаж байгаад өрөөн самардаг идэх дуртай ирээдүйд сансар огторгой дүүлэн ниссэн сайхан сансрын нисгэгч залуу болно. За ингээд найзтайгаа намбайтл ирж яваа хөл хурдтай дөрөө чангатай хөөрхөн оролцогч бол гал удрах авахтай тархан хүү маань байлаа. Хоёр хөөрхөн хүү маань баруун зүүн жигүүрээр зэрэг орж ирсэн. Тархан хүү авраг маань 11 сар 9 хоногт аав ээжийн хайрын хан хүү. Алиа зантай хөөрхөн борхөө. За бүжиглэн жүжиглэн машинаар тоглон масайтл нэнэн хүн болгонд эрхлээд хөгжил хөр аз жаргалыг цацруулнаа. Банш аавынхаа хийж өгсөн гарын хоолнд үнэхээр дуртай дөө маань төрдөн хэрэгтэй төмөндөө нэртэй алдартай жүжигчин болно. Соёл эрдэм авахтай буян заяа дуу маань ороод ирлээ. Соёл эрдний буян заяа 11 сар 11 хоногт гүнжгэж хөөрдөн дуудулдаг. Жирвэсэн хөмсөгтэй жимсэн үлэн уруултай чихтэй янзын үзэгслэн гоо маань ардын дугаа аялаж уртын дугаа уянгалууж бүжиглэж жүжиглэх хоббитэй бантан сүү будаан дуртай дуу маань мундаг сайн мянган шавьтай ардын багш бас эмч болно.
За айргийн 5-д хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн найрсаг, хамгийн оролцогч маань орж ирж байна. Энэ хөөрхөн оролцогч бол Бямдарж авахта оюун сандар дөө маань хэлаа. Аав ээжийн амин эрдэнэ алиа зантай хөөрхөн оролцогч Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хайр булам оролцогч 7хан сартай дөргөө зантай хамгийн мундаг, хамгийн хөөрхөн оролцогч маань оюун сандар маань хэлаа. Сандархан гэж хөөрдөн дуудуулдаг. Цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн сандархан орхон үргэлжил инээд алдсан өхөөрдөн хөөрхөн оролцогч байлаа. Тоглох дуртай, жүжиглэх хоббитэй дүү маань бантанд үнэхээр дуртай. Ирээдүйд олон түмэнд буйнаа түгээсэн годтой хямартай төмнөөс төгөлдөр алнаас онцгой оюунлаг мундаг лидер бүсгүй болно. Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих амин дэмээр баялаг 100% цэвэр жимсний нухаш. Bruto Няня. За 4-р үеийн дүүнрийн маань хуршуулад ганс их овогтой нандин эрдэнэ төв маань гараанаас гарлаа. Цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөрхөн буржаак охин маань 11 сар 6 хоногт аав ээжийн хайрын эрдэн алиа зантай хөөрхөн буржаакаа агаатайгаан тоглоно. Ан манах хоёулаа барилдан ноцолдон зүгээр ир суухгүй зүлгэж ирчиж унгаж босгаад өргөө гэртээ аз жаргал цацруулж байдаг өхөөрдөм хөөрхөн ах дүүс шүү дээ. Будаатай бууцны маханд үнэхээр дуртайда будаатай хуурганаас хизээж буцдаггүй дээ. Төрдөө эрэхтэй төмөндөн хүндтэй төгөлдөр сайхан эмч бүсгүй болно. Бэлэг сайхан авахта чин төгсдөө маань гараанаас гарлаа. Аав ээжийн амин эрдэнэ алиа зантай хөөрхөн чин төгс намс алхуулсан намблаг хөөрхөн оролцогч байлаа. За ирээдүйн их авраг эрч хүчтэй босс залуу маань 11 сар 28 хоногт бөөзий гэж өхөрдөн дуудуулдаг. За ном үзэх дуртай, усанд сэлэх хоббитэй. За Монгол эр хүн байна да 74 өндрийг данайтал суугаа зулгаан шүү дээ. За төмөн олноо удирдсан лидер удирдагч болно. Элчинбат авахтай өн бэлэг дуу маань гараанаас гарлаа. Өнөөдрийн тэмцээний маань царайлаг мираалаг нуруулаг тэнгэрлэг хямралаг оролцогч байлаа. Төрсөн өдрийнхаа баярын өдөр тэмцээн уралдаанд амжилтаа оролцож байгаа үнэ хэлэхтүүдэд төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Уртаа наслаараа удаан жаргаараа хүний сайнтай авчраараа хүлгийн сайныг унаараа хүсэл бүхнээ биелүүлээрээ хөөрхөн дүүдээ дээдийг хүсэн ярьж байна. Өөнөө гэж хөөрдөн дуудуулдаг. Удирдлага булаацалтаад удирдлага барих юм бол сувгаан хүүхэлдэйн кинон дээр тааруулаад үзчихдэг мундаг хүүгэн шүү дээ. Бүхэл төрлийн хаалыг бандайд суугаад түнтэйдэл байдаг дуу маань төрдөө хэрэгтэй төмөндөө хүндтэй олон хүүхэдтэй андгар сайхан аав сайхан залуу лидер залуу болно гэн. За ингээд лавг дэмбэрл авахта саланг дуу маань харж иж байна. За лавг дэмбэрлийн маань гэр бүл 4 дахь сайхан тамирчнаа манай нэвтрүүлэгт маш амжилттай оролцож байгаа тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. Лавг дэмбэрлийнхаа гэр бүл аз жаргал амжилт бүтээл сайхан бүхнээ дээдээ хүсээр байж байна. Одонгийн охин саланг маань андаг мөлхөлж байна. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч 9 сар 25 хоногт алаг нүдэн сандар маань за юм болгонд оролцох дуртай ам хурайгүй шулгана аяг олгүй бүжиглэн агаа эгэ нартагаа жүжиглэн зүгээрээр суухгүй олон ажлыг амжуулдаг ондгор нүдэн охин да бантан заримнаас буцахгүй дуртай дөө маань Холливуудад алдартай жүжигчин болно. За айргийн 5-д Лавбаатар авахта Чинбат дуу маань орж иж байна. Хамгийн жаахан хамгийн хөөрхөн хайр булам оролцогчдын маань нэг байлаа. 9 сар 21 хоногт Чимба гэж хөөрдөн дуудуулдаг. Намс халахалж яваа. Намблаг хөөрхөн Чимба маань ирээдүйд их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цорайтуулах басан авраг бүх боллоо. Анаатайгаа тоглох дуртай, ааруул хурууд, мэрэх дуртай, бантан хэмээх холноос буцна гэж үгүй шүү дээ. Олон ажлыг амжуулдаг ондгор дуу маань хүчийг үзэж хүндийг өргөх дуртай ирээдүйн их авраг байна. За ингээд 6 дугаар байранд маань ганц сумья авахтай инхтэл дуу маань гараанаас гарч байна. 11 сар 5 хоногт борхуу гэж хөөрдөн дуудуулдаг. Сэргэлэн төрсөн сетгэр борхуу, сэтгэл татам, царайлаг тамирчин, олны дундаас онцгой борхуу, бусдын дундаас бузгаа борхуу, сэнгэнтэл тавхаа 6 дарж ирлээ. За хөөрхөн хүүхдүүдийн маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг солихсон мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Хамгийн дөрөнд бусдаагаа өгшөөчлаад Элчинбат авахта өн бэлэгт дуу маань гараанаас гарч байна. Өн бэлэг дуу маань өнөөдрийн тэмцээний маань царайлаг мираалаг нуруулаг тэнгэрлэг хямралаг бондгорхон хөөрхөн ботоо жентэлмээ сайхан залуугаар шилгуулсан сэргэлэн төрсөн сэтгэрхүү сэтгэл татам царайлаг тамирчин байлаа шижгэн тал мөлхөөд 1-р байранд ороод ирлээ. Түүний араас 2 дугаар байранд дөвшин жаргал авахта амин гэгээ дуу маань орж иж байна. За
Амингагийн охин маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гобсгүйгээр шалгарсан сэргэлэн төрсэн Сэтгэр охин сэтгэл татам царайдаг тамирчин байлаа. За ингээд өвшин жаргалын маань гэр бол олон хөөрхөн тамирчтай манай нэвтрүүлэг сайж байгаа онцгой мундаг тэнгэрлэг гэр бүл байлаа. За ингээд 2 дугаар байранд Ариунгагийн охин маань орж ирлээ. За 3 дугаар байранд маань Амгалан овогтой Үүлэнгүнж дөө маань орж иж байна. Үүлэнгүнж маань 5 тамирчдыг маань хошуучлаад хамгийн түрүүнд гараанаасаа гарсан боловч араасаа 2 хөөрхөн тамирчин нэхэд ороод ирсэн. За Үүлэнгүнж гэж өнөөдрийн тэмцээний маань хамгийн тайван, хамгийн хөөрхөн, хамгийн гой оролцогч байлаа. Дэндүү хөрхэн дэгжин мис дэлхийд алдарших гой охин Үүлэнгүнж маань 3 дугаар байранд орлоо. 4 дугаар байранд маань Банзрагч авахтай Инхмаа дуу маань орж ирж байна. Гайхалтай хөрхэн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран царай талах гой охин Инхмаа гэж игдүүтэй хөрхэн оролцогч маань 4 дугаар байранд төчгөн талтай авах адарлаа. Айргийн 5 төвшин жаргал авахтай Амин Эрдэнэ дуу маань орж ирж байна. Олны дундаа сонцгой үзэгслэнгой хөөрдөм хөрхэн мис Амин Эрдэнэ дуу маань одтой хямртай айргийн 5 дарлаа. Надад болон миний найзад жуус өгөөч. Миний найзад яасан бэ? Миний хүүд зориулсан харшлын эсрэг жуус шүү дээ. Харшлын эсрэг нэ? Тэгвэл надад 2 дахин илүү өгөөч. Фрута няня в помощь маме. И папе. За дараагийн хөрхэн тамирчдаас маань Чанар Бек авахтай Актилик, за Бям цэрэн авахтай Одон чимэг нармар гараанаасаа гар барианы зүг яста гэлцтэл тавих гэж явна. Тоолбол начцоо төлбөл биж цоо 2 хөрхэн тамирчин маань хойно урдаа ороод холбоотой юм шиг давхиад мондог орж ирлээ. За ингээд Бям цэрэнгийн Одон чимэг дуу маань алтан медалаар ингрэм байлсан гаргагүй мондог оролцогч байлаа. За Чанар Бекийн Актилик хүү маань авхаалчтай хөөрхөн авьяаслаг джентльменээр шалгарсан хөгжил хөөртэй хөөрхөн оролцогч байлаа. 2 хөөрхөн тамирчин маань хоёулаа 1-р байранд ирлээ. За энэ хоёрын араас отхон жаргал авахтай төгс жаргал дуу маань орж ирж байна. Бандхорхон хөөрхөн Батамис гоо охноор шалгарсан сэргэлэн төрсэн Сэтгэр тамирчин маань Сэнгэнтэл мөлхөд ороод ирлээ. За түүний араас сайн буян авахтай Инх Эрдэм хүү маань орж ирж байна. Инээ далтсан эрчтэй хүчтэй хөөрхөн оролцогч хөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан хан хүү маань шижигдэл мөлхөд дөрвөллээ. Айргийн 5-д даваад орж хасар хүү маань орж иж байна. Хаанаас нь чарсан халахын сайхан хаан хүү цэнгэлдэг хүрээлэнгийн ногоон дэвжиг зэгнэж Төмөн голныхоо ухаан донд бих ирээдүйн босоо аврагын удагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магны айргийн 5-д ороод ирлээ. Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих амин дэмээр баялаг 100% цэвэр жимсний нухаш. Бруто няня. За ингээд дараагийн 5 тамирчнаас маань Үлзий авахтай цэгцгүрэн дуу маань орж иж байна. Азийн мөмлөг сугалчихсан гацтай хүү, одтой хүү, авхаалчтай сэргэлэн тамирчин бүх тэмцээндээ бусдайгаа хөшөөжилсөн бузгай мундаг оролцогч бол Үлзий авахтай цэгцгүрэн хүү маань байлаа. Өнөөдрийн тэмцээний маань алтан медалийн эзэн авраг тамирчин байгаа. 1-р байранд ороод ирлээ. За түүний араас 2 дугаар байранд Гал Бадрах авахтай Тархан хүү маань орж ирж байна. Дархан хүү маань дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран царай талах сайхан залуугаар шалгарсан 2 дугаар байранд Хот нэгээд ороод ирлээ. За 3 дугаар байранд маань Лавбатар авахтай Чимбат дуу маань орж ирж байна. Хамгийн жахан хамгийн хөөрхөн оролцогчдын маань авхаалчтай хөөрхөн сэргэлэн джентльмен Чимбат дуу маань 3 дугаар байранд Годоггойхон мөлхөд ороод ирлээ. За 4 дугаар байранд маань Бямдарж авахтай Оюун Сандар дуу маань орж ирж байна. 7хан сартаа Дарга хөөрхөн оролцогч байлаа. За түүний араас Соёл Эрдэнэ авахтай Буян Заяа маань элэг дөрвөөрөө эрэлхий цэрэг маань мөлхөж явна. 2 хөөрхөн тамирчин маань хөөрхөн орж ирж байна. За Оюун Сандар дуу маань 7хан сартаа Дарга хөөрхөн намблагхан хөөрхөн хамгийн сайхан ааштай хамгийн дэлгөөрхөн хамгийн оролцогч байлаа. Хөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мис Оюун Сандар маань 4-р байранд орж иж байгаа л элэг дөрвөөрөө мөлхөн яваа эрэлхий хөөрхөн цэрэг игдүүтэй хөөрхөн оролцогч хөөрдөм хөөрхөн монголжингоо мис Соёл Эрдэнэ Буян Заяа маань айргийн 5-д орлоо. Зөөхөө байгалийн гаралтай цэвэр жимсний жуус. Жүдийн шилдэг туслах. Бруто няня. За ингээд дараагийн хөөрхөн тамирчдаас маань бэлэг сайхан авахтай чин төгсдөө маань данайд алхалж явна. Дангар алхаатай Далавангийн өндөнгөөг гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялж нэр алдран царай талах сайхан залуу бэлэг сайхны чин төгс маань 1-р байранд ирлээ. Түүний араас хөөрхөн ийхтэл маань орж ирж байна. За ган сумья авахтай инх төлхөө маань гараанаасаа гарын барайны зэг гайхалтай гिच нь хурдалж явна. Игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарсан инх төл авраг маань энэ удаа 2 дугаар байранд орж ирлээ. За 3 дугаар байранд маань Лавг Дэмбэрлээ авахтай Солон охин маань орж ирж байна. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алаг нүдтэй авхаалчтай сэргэлэн гүнж Солон маань 3 дугаар байранд орж ирлээ. За 4 дугаар байранд Нандан Эрдэнэ охин маань орж ирж байна. Ганс үхийн найр Нандан Эрдэнэ гэж буржсэн үстэй
Сэргэлэн хөөрхөн оролцогч байлаа. Буржисэн үстэй царайлаг гэж ихтэйхэн цанаал нэг игдүүтэй оролцогч үзэсгэлэнгаа өхөөрдөм хөөрхөн гүнжээр шалгарсан. Охин маань 4-р байранд орж ирж байна. За түүнтэй зэрэгцээд мөнх төрийн мөнх эрдэнэ маань орж ирж байгаа. Тоолбол насчцуу, төлбөл биечцүү хоёр хөөрхөн тамирчид маань байлаа. Мөнх эрдэнэ авраг маань энэ удаагийн дугаарыг маань царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хямрлаг, өхөөрдөм хөөрхөн юндэнгөөгөө сайхан залуугаар шалгарсан. Ингээд мисс юндэнгөөгөө сайхан залуу хоёр маань зэрэгцээд 4-5 дугаар байранд ороод ирлээ шүү дээ. Ингээд манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань 20 жилийн турш гарын бэлгээ гардуулж ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа BMX компани агч нартай баярлсан талархснаа илэрхийлээд ажлын өндөр амжилтыг хүсэн гэрөөж байна. За BMX компани маань 20 жилийн турш Манцуутай тамирчин нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулж байгаа буян заяатай хамт олон байгаа. Ингээд агч нартай баярлсан талархснаа илэрхийлж байна. За BMX компани маань Baby Care гэх чихвхийг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан чихвхээр шалгаруулад байгаа. Хүүхэд эрүүл байх нь гэр бүлийн хамгийн том аз жаргал, хөөрхөн өрсийг эрүүл өсгөхөд туслах хамгийн дандан хэрэглээ Baby Care хүүхдийн чих байгаа. Baby Care чихвх нь олон улсын чанарын стандартын дагуу хийгдсэн зөөлөн, нэмгэн, шингээл цайтай учраас хэрэглэгчдийн таашаалт хэдийндээ нийцсэн билээ. Туршлагатай ээжүүдийн сонголт Baby Care хүүхдийн чих байгаа. Бүх худалдааны төвөдөр худалдаалагдаж байгаа. За 24 цагийн турш хонгорхон хөөрхөн хүүхдүүдийг маань хөөрхөн амжигыг үргэлж хуурай байлгах Baby Care чихнээсээ сонголтоо ягээрээ. Азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд ган самбиа авахтай инхтэлдөө маань авчиж байна. Азад нь алгандаа гэсэн аавын сэргэлэн хүн инхтэлдээ амьдралынхаа дурш дандаа азтай одтой хиймэртэй охин нүцэдээ сайхан өрөөлийг өөдөд нь өргөн дэвшүүлж байна. За ингээд дараагийн тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг сугалахад бэлэн болоод байна. Ямар азтай одтой хиймэртэй хүүхэд Азийнхаа бөмбөлгийг сугалах нь вэ харцгаая. За нэвтрүүлгийн маань 20 жилийн турш мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулж ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа BMX компани ах эгч нар маань Оросын холбооны улсын хүүхдийн тэжээд Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тэжээд Фрутены мажич нэртэй каш, жуус, сок нугшнуудыг Монголд оруулж ирээд аль хэдийнэ олонний таашаалт нийцсэн бүтээгдэхүүнээр шалгараад тодороод өргөмжлөгдөд байгаа лээ. За Фрутены мажич нэртэй каш, жуус, сок нугшнуудаас сонголтоо хийгээрэй. За хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд болох Фрутены мажич нэртэй каш, жуус, сок нугшнууд маань бүх дэлгүүрүүдээр бүх худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа. Монгол худалдаалагдаж байгаа хүүхдийн тэжээлүүдээс хамгийн амттай, хамгийн чанартай, хамгийн аюулгүй, хамгийн найдвартай бүтээгдэхүүн бол Фрутены мажич нэртэй каш, жуус, сок нугшнууд байгаа. Азийн бөмбөлгийг үлзий авахдаа цэгц гүрэн дуу маань атгалж байна. Азийн бөмбөлгийг атгсан цэгц гүрэн дүү амьдралынхаа дурш дандаа азад нь алхандаа гэж амьдрахын үлзийтэй сайхан өрөөдөг хөөртөн дүүтэй өдөрмөр нөхөдөг байна. Хайртай үрдээ бид хамгийн сайн чихвхийг хэрэгэлдэг. Хамгийн зөөлөн, Нэмгэн, хамгийн шингэл цайтай чихв. Цохроо.
хөгжиж агаад ухарч явахдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаан дэшин тонтонон бүжгэлдэг, азийн бөмбөг амандаа хийдэг хөөрхөн хүүхдүүдийн маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дуунар маань их гой бүжгэлдэг авьяаслаг тамирчид байлаа. Ингээд авьяаслаг хөөрхөн дуунар маань Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань хүүхдийн баярын тусгай дугаарт маань хөөртэй баяртай, авхаачтай самбаатай амгалан их чинь сайхан оролцсон байгаа. Хүүхдийн баярын маань энэ дугаар хөөр баяр, аз жаргал, дурсамж дуртлаглаар дүүрэн сайхан нэвтрүүлэг, сайхан бичлэг болж өндөрлсөн. За ингээд нэвтрүүлэгт оролцсон бүх хөөрхөн хүүхдүүдэд аз жаргалын дэдийг хүсээр байж байна. Манцуутай тамирчин нэвтрүүлэг маань 2003 оны 9 сард эхний дугаараа хийж байсан бол хэдийнэ 22 жил өнгөрч за олон 100 мянган Манцуутай тамирчид маань манай нэвтрүүлэгт хөөрхөн үеэ мөнхлөн үлдээж дурсамж дуртгалтай үеэ үлдээсэн байгаа. Ингээд нэвтрүүлэгт маань оролцсон үе мянган 100 мянган Манцуутай тамирчтай хүүхдийн баярын мэндийг дэвшүүлж байна. Урт наслаараа удаан жаргаараа хүний сантай уулзраараа дуунар минь хүлгийн сайныг унаараа дуунар минь хүсэл бүхнээ биелүүлээрээ дуунар минь хөөрхөн дуунартай сайн сайхан бүхний дээдийг хүсэн өрөөж байна. Эх орныхаа нэрийг дэлхийн давснаа цорой тулах ирээдүйн их аваргууд даад жаргалын дээдийг хүсэн өрөөж байна. За ингээд Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань өө таалга үргэлж нээлттэй байна. 990825 тэг гэсэн утсанд холбоо бариад Манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань хөөрхөн хүүхдүүдэд оролцуулаарай. Facebook группийн админуудаа урьж байна. Манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань хүүхдүүдээ зохион байгуулад нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэрээрээ Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань өө таалга үргэлж нээлттэй байна шүү. За ингээд манай нэвтрүүлэг сүүлийн 8 жилийн хугацаанд 3-4 дугаар харуулал Apex сэтгүүрийн 5 давхурт байрлах My Little Pony гээд маш сайхан тоглоомын төвөөс нэвтрүүлгээ хийж бэлдэж байгаа. Улаанбаатар хоттой хамгийн цэвэр, хамгийн цэмцгэр, хамгийн том метр квадраттай машины зогсоолтой хүүхдийн цэвэрхэн 0-тай. За тоглоомнууд нь бол 100 төрлөөрөө тоглох тоглоомтой. За агааржуулалт сайтай, хамгийн том метр квадраттай, хамгийн боломжийн сайхан тоглоомын төв бол 3-4 дугаар хороолол Apex сэтгүүрийн 5 давхурт байрлах My Little Pony гээд тоглоомын төв байгаа шүү. Хөөрхөн өрсөдөө хүрэлцэн ирж тоглоулаарай. Өө таалга нь өдөр бүр 11-аас оройн 20 цаг хүртэл таалга нь үргэлж нээлттэй байна. My Little Pony тоглоомын төвийн ах эгч нартай баярлсан талархнаа илэрхийлж байна. Ингээд Монголынхаа бүх хөөрхөн хүүхдүүдтэй хүүхдийн баярын мэндийг хүргэж байна. Сайхан баярлаарай хөөрхөн хүүхдүүдээ. Энэ удаагийн дугаараа үүгээр өндөрлөё. Эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтэй хөөрхөн өрсүүдээ, Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үү таалгаа нэгэд байна. 3-4 дугаар хороолол Apex сэтгүүрийн 5 давхурт My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн дохтой, цэмцгэр том, олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн 0-тай, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-ээс 20 цаг хүртэл үүд хаалга нь нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө уран залж байна. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай оролцож анд олон найзуудаа авторолын мөлхөө уралдаанд хөшөөжилж Азийн мөмлөг сугалсан азтай хүү авхаалчтай тамирч алтан медалаар ингрэмилж байгаа Өлзийн овогтой цэгцгөрөн хүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн сэргэлэн, хамгийн цаваа, хамгийн мундаг оролцогч анд олон найзуудаа авторолын мөлхөө уралдаанд хөшөөжилж алтан медалаар ингрэмилж байгаа алаг нутаг хөөрхөн оролцогч Бямцрэнгийн одон чимэгдүүдээ алтан медаль бэлгийн хамт гардууллаа. Баяр хүргье. Баярын тусгай дугаарт маань бэлхэн амжилт гаргаж дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран царайтуулах сайхан залуугаар шалгарч байгаа гал бадрах овогтой дархан хүүдээ бэлгийн гардууллаа. Баяр хүргье. Баярын тусгай дугаарт маань бэлхэн амжилт гаргасан царайлаг, нуруулаг хөөрхөн оролцогч дандаа инээд олдсон баяртай баясгалантай оролцогч авхаалчтай сэрэгдэн авьяаслаг джентльмен Чанар Бэкийн актлик хүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Хамгийн ганган, хамгийн дэгжих, хамгийн хөөрхөн оролцогч үзэгслэнгаа өхөөрдөм хөөрхөн гүнжээр шалгарч байгаа ганц үхий Нандин Эрдэнэ дүүдээ бэлгийн гардууллаа. Баяр хүргье.
Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай хөөрхөн оролцогч дэндүү хөөрхөн дэгжмээс дэлхийд нэр адран царайтай дахгүй охноор амгалан овогтой үүлэнгүн жахан маань шалгарч байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн жахан хамгийн хөөрхөн оролцогчдын маань нэг өхөөрдөм хөөрхөн монголчингаа мис охноор шалгарч байгаа. Соёл эрдэнэ овогтой буян заяадуудаа бэлгийг гартуулж байна. Баяр хүргье. Баярын тусгай дугаарыг маань хамгийн жахан, хамгийн хөөрхөн, хамгийн мундаг оролцогч өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мисээр шалгарч байгаа. 7 сартай даргио хөөрхөн оролцогч Бямдаржийн оюун сандардуудаа бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Хамгийн ганган, хамгийн дэгжин хайр хүрм хөөрхөн оролцогч үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мис охноор шалгарч байгаа. Дөвшин жаргал авахтай ариун гэгээ охиндоо бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа хушуучлан дагуулсан авийн мундаг хүү гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялж нэр адран царайд болох сайхан залуу бэлэг сайхан овогтой чин төгсдүүдээ бэлгийн гардууллаа. Баяр хүргье. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялж нэр адран царайд болох охноор банзрагч овогтой инх маа дөөмаа шалгарлаа. Баяр хүргье. Царайлаг мираалаг нуруулаг тэнгэрлэг хиймэрлэг оролцогч Хилчин Батын өнөөлөх дүү маань бондгорхон хөөрхөн ботоо жентлэмээ сайхан залуугаар шалгарч байна. Баяр хүргье. Анд олон найзуудаасаа авхаалт самбатаа оролцсон өхөөрдөм хөөрхөн юндэнгөөгөө сайхан залуу мөнх төрийн мөнх эрдэнэ хүдээ бэлгийн гардууллаа. Баяр хүргье. Азийн мөнгөлөг атгachсан азтай хүү, одтой хүү, авхаалчтай самбаатай хөөрхөн оролцогч игдүүтэй хөөрхөн эрхэмсэг жентлмен ирээдүйн сайхан залуу азтан ган сүмийн овогтой инх төлдүүдийн Азийн мөнгөлөгний тусгай шагналаа BMX Campo 25 дугаар сөүхтлэзэн агш нар нь гардууллаа. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн жахан, хамгийн хөөрхөн тамирчдын маань нэг авхаалчтай хөөрхөн сэргэлэн жентлменээр шалгарч байгаа. Лавг Батар овогтой Чимбат хүдэ бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мисээр шалгарч байгаа дөвшин жаргал авагтай амин эрдэнэ охиндоо бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжиг эзэгнэж төмөн олныхоо уухайн дунд дивэх ирээдүйн босоо авраг. Энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнаа Даваадэржийн хасар хүдээ бэлгийг гардуулж байна. Сайн бүх болтугай. Авийн олон маамуунараас авхаалт самбаатай оролцсон өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан ханхуу сайн буянгийн инх эрдэмдүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Хамгийн ганган, хамгийн дэгжим хөөрхөн оролцогчийн маань яг бондгорхон хөөрхөн ботомис гоо охноор шалгарч байгаа. Отхон жаргал авагтай төгс жаргал охиндоо бэлгийн гардуулж байна. Ботомистэй баяр хүргье. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард маш амжилттай оролцсон лавг дэмбэрл авагтай саланг дүү маань хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алаг нүдтэй авхаалчтай сэргэлэн гүнжээр шалгарч байна. Лавг дэмбэрлийн маань гэр бүл 4 сайхан хүүхдээ оруулжээ. Баяр хүргье. Аз жаргалын дээдийг хүсэн ёроо. Эрхэм хондог үзэгчдээ Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар өгөр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 408 загсаас игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харавсан сумшиг өнгөрөхөд адраа жаахан дүүнэр маань сөрөгчд алсан байна. 20 зоныг отоход хонгор жаахан дүүнэр маань аюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдран царайд алсан залуус олцгоон эсгэрэн шугах 40 өглөөг өнгөрөхөд их орондоо ихийг хийж бүтээж гисэн эрдэм намтай залуу сайцгаана. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Үлгээд багтдаг жаахан дүүнэр маань там болсон ч өнөх очид Манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Тэв дэлхийд нэр алдран царайд болсон тамирчид дэнч готойд барилдаг бөхчүүд үзэгслэнгоо монголжингоо охидоо аз жаргалын дээдийг хүсэрэж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.